улсын анх дугаар чуулганыг Наран нургах Зүхбаатар нутагт эхлүүлэхээр энд цогцраад байна. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Сайн байцгаана уу эрхэм зочдоо. Их дэлхийдээ ээлтэй байгаль орчноо хамгаалах чин хүсэл эрмэлзэлтэй зорилготой хүүхдүүд үндэсний хувцаараа гоёод нэг дор чуулсан байхыг харах бах сайхан байна. Та бүхэндээ Youth Power чуулганы өдрийн мэндийг хүргье. Дэлхийн улс орнууд шашин шүтлэг, соёл, арьс өнгө гэд бүхий л зүйлээрээ өөр боловч бид нэг л дэлхий дээр амьдардаг. Байгальдаа ээлтэй хүн бүр амьдралын зөв дадал хэвшилтэй амьдрах ийм хэрэгцээ шаардлага тулгарсан энэ цаг үед энэ чуулган болж байгааноос чуулганы зохион байгуулагчд бас талархал илэрхийлэх нь зүйтэй гэж бодож байна. Хүүхдүүдэд бас зохион байгуулагчдаа талархал илэрхийлье. За ер нь бол байгаль хийдэг ер нь бол гайгүй ойр байдаг юм мод цод тариад тийм ер нь л явцсан байгаа. Квадр аймагтад тулгамдгаа байгаа асуудлуудаа хүүхдүүд бид нэр өөрсдөө дарганарлуугаа ингэж төвшүүлж өгснөрөө тийм яг Квадр аймагтаа мод тарих болон за мод ер нь бол амар агаар зөвшөөрдөг штеп. За тэр нь бол тийм ер нь бол байгууллагатай хамтраад мод тарихад бол зүгээр гэж бодож байна. Яг аймгийнхаа төв дээр болон ер нь гадуур нь бас хариул зүгээр байх. Тэгээд одоо нэг дарин гэдэг чинь тэрнийхээ яг нуур муурныхаа тэрүүгээр хариул илүү зүгээр байх гэж бодож байна. Одоо ингээд хүмүүс ингээд 100 цаг болохоор ингээд аял зугаалт их явдаг. Тэгээд хог иглаа ингээд газар хайдаг болохоор тэр нь болохоор ингээд агаарын бохирдол, усны бохирдол, хөрсний бохирдол гээд маш олон зүйлийг ингээд их үндэс олдог болохоор ингээд төвлөрсөн хогийн зэгтэй байдаг ч юм уу. Эсвэл одоо ингээд тэр тухайн сумандаа одоо ингээд аяллаа хөгтөжтэй болох ч юм уу. Манай суманд болохоор мод тарьдаг цэцэрлэг төрөлн гэж байдаг. Би тэр үрэлэнд болохоор 2 удаа мод тарьдаг. Одоо тэгээд хажуугаар нь явахдаа тэр модоо арчлах, хажуудныгаа хогийг авах, услах гэх мэт. Нэг сарын хугацаанд тэгээд нөгөө ингээд мод одоо ингээд мод болохоор ингээд нөгөө амьтаа ургамал болохоор амьтаа болохоор ингээд амьд тарилцаа хэрэгтэй, услах хэрэгтэй гэж боддог. Хүүхдүүдээс хамгийн сүүлийн үед ирж байгаа гол санал нь сэтгэл зүйчийн зөвлөгөө бид нарт хэрэгтэй байна гэдэг санал ирж байсан. Тэгэхээр сэтгэл зүйн зөвлөгөө өгтөвийнхаа хажууд бид энэ жил үйл ажиллагаагаа өргөжүүлээд өсвөрийн сэтгэл зүйчийн дугуйлан хичээлүүлж эхэлсэн 12 хүүхэдтэй. Цаашлаад ерхий боловсролын сургуулиудтайгаа хамтраад сэтгэл зүйч нарыгаа чадварчуулах сургалтанд хамрагдсан. Яагаад энэ жишээг яриад байна гэхээр хүүхдийн саналыг дэмждэг төртэй шүү гэдгийг хэлэхдээ та бүхэндээ бас саналыг нь дэмжсэн нэг ажлынхаа жишээг ярьж байгаа юм. Миний нүдээр бол манай аймаг маань ногоон байгууламж бага санагддаг. Яг замд явж байгаа хугацаанд гэхэд мод гэхэд бараг харагддаггүй. Ерөөдөө ихэнх нь хээр тал. За тэгээд хээр талаа ашиглаад мод тариад ногоон байгууламжийг ерөөдөө бол түгээх нь маш чухал. Бид бүхэн ерөнхийлөгчийн тушаалаар мод тарих хэрэгтэй болсон. Тэгээд мод тарьчаад бүгдээрээ ингээд модоо суулгачаад тэрийг ингээд зүгээр орхичдаг. Тэр нь байгалийн ямар нэгэн үзэгдлээс болоод урах магадлал нь буурдаг. Тэгээд мод тарьсан бол тэрийг яах ёстой вэ гэхээр тодорхой хугацаагаар ерөөдөө бол тэрийг ойр очиж шалгаад за тэгээд модонд тавигддаг шаардлагыг хангаж ерөөдөө бол арчлах хэрэгтэй.